Одон дээр сувагт тавтай морил бие олгогчлагч Инхбат. Аадарын нэр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг оргил өгöd хамтдаа оргил худалдааны төв болон чанартай амьдрий FS Construction Мортон Residence ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дээр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны одон дээр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн нэвтрүүлгийг Сэрүүн галтайн сэнгийн эрдэнэ гэж нэрлсэн байгаа. За тэгээд нэвтрүүлгийг бүтэн сонсох явцад нэрний учрын явдал бүх юм тайлагдах баха. За Монгол төмний маань эмзэлж явдаг бас нэгэн сэдв бол одоо тэр нөгөө 37 оны аимшигт хэлмэгдүүлэлт гэдэг шүү дээ тий. За тэр хэлмэгдүүлэлт чинь зүгээр тэр үед л ирчээ авсан болохоос биш хаа байсан 34 он тий 32 он мөнгө хэмжлэн ард түмний бослохыг дарж марах гэл ингээл зөндөөл юм болж байгаа л та. За тэр дунд бас л их хохирол нилээн бүр юм бусдаас бүр илүү давуу хохирол одоо амссан гэх юм бол тий манай Боройд зон. Тэгэхээр Боройд зоны маань түүхээс эхлэе. За 1917 онд ч одоо нөгөө Октябрийн хувьсгал гэдэг юм хавьд гарч байгаа шүү дээ тий. Тэгээ яг хуу энийг бүр цааш нь ярих юм бол Нэрчүүгийн гэрээ. Тэгээ бидний мэдэх нөгөө гурван улсын хилцээр гэж одоо 1915 онд энэ хягтад хийгдэг гэрээ байдаг. Тэрнээс өмнөх Манччин улс болон одоо хаант Орос хоёрын хоорондын хягтын гэрээ гэж бас байна лээ. Тэгээ энэ гэрээнүүдийг хараад ахлаар за одоогийн Монгол улсын газрын зургийн буюу тий хилийн одоо бүс одоо хилийн зурсан шүү дээ тий. Ерөнхийдөө тэр гэрээнүүд дээр ер нь ингэж баг зурагдаад тэгээ тэрний дагуу л өнөөдөр баг байгаа юм шиг байлээ. Тэгээд яг энэ хойд хил маань болон Монгол улсын одоо хоёрын хооронд байгаа хилийн зурс чинь 1930-аад оны төгсгөл хавцаанаас л яг хайчилсан юм тий байнгын эргүүл мэргүүлтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү болж тогтож байгаа юм шиг байлаа шүү. За тэгэхээр одоо өнгөрсөн 100 буюу бид бүхний мэдэх 20 дугаар зууны 1917 онд одоо хойно одоо Октябрийн хувьсгал гараад 17-оос 18 үеэс ахуулаад Орос оронд цаг төрийн самун эхэлж байгаа. Дээрэс нь аж ахуй хувьд одоо амьдрахад хүнд болж Боройд нар маань тий Боройд нар маань Боройд зонгийн нар маань одоо ингээд ар Монгол руугаа наашаага нүүдэлж эхэлж байгаа. Бид нар 1932 онд одоо ингээд лам нар болон хотгтуудыг ингээд хороогоод ингээд мал хууг нь хураагаад хийд мэд чатаагаад ингэн гууд манай ард түмэн урагшаага хилт аваад нүүдэг штэ тий өмнө говьороо гараад говьороо урагшаад нүүдэг штэ. Яг тэрнтэй адилхан одоо Боройд зон маань одоо хэдэн 100 жилээрээ тэнд амьдарч байсан газар нутгаас дөрвөөд одоо ингээд одоо урагшаа ар Монгол руу орж иж гэсэн үг байхгүй юу. Тэгээ яг хөө тэн чин Боройд маань байгаа, Монгол маань байгаа. Тавьдалт нь одоо Оросын хаант улс гэдэг ч юм уу те. Ийм байж байгаад тэгээд нэг юм хилийн зурс гэдэг юм тогтоогоод л наан цаангаа хуугаа ичиж болгоос бид нар чинь нэг одоо Монгол шүү дээ. За тэгээд энэ цагт болохоор бидний өвөг дээдсийн өссөн өлгий одоо нутаг болох тэр Боройд маань одоо нутгаа орхиод хаант Оросын харгислал мүжлөгт шахагдан хавчигдахын аль бүхнийг төвчин төсвөлөх аргагүй болохын хамтаар үе болноороо Монгол руугаа шилээд аран дөрвөн нүүдэлж эцгээсэн. Тэгээ бид нар нөгөө одоо манай Боройдууд маань одоо ерөнхийдөө хаагур дийлэнх нь жоохон байна вэ гэж анзаарах юм бол те одоо Дорнод аймаг тэгээ Хойтын сумдаараа одоо Сэлэнгийн тэгэл те тэгээ одоо Хинтийн аймгийн хойд сумдуудаар гэдэг ч юм ерөнхийдөө ингээ байрлаж байгаас тэгэхээр газрын байршлыг харахаар ер нь л хойноосоо ингэж орж ирсэн болж таад байгаа байхгүй тэгээ хил тавлаа нэг арай хилтэйг бас нэг ойрхон тийм газар нутагтаа л явган л явж байгаа учраас те ингээ бууж байгаа. За маш олон саад бишэлэг тавж ирцгээсэн. За жишээлх юм бол нэг айлд гэхэд л ганц хоёр юм уу хит хитэн юм зүгээр юм жижигэн тэрэг үст те тэрэгэн дээр тэгээ дээрэс нь хитгэн малаа тууцсан өвгөд хөгшөд хүүхэд шухтаа дагуулсан яваа гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Харанхуй шөнөөр дуу чимээ гаргалгүй явж хоёр улсын хилийн дэсийг 9 минут алхаж гарах хэрэгтэй болно. За тэгэж явж байгаад Оросын хилчдэд хэрвээ баригдах юм бол ёстой бүр яахыг тэнгэр мэддэг гэж байгаа байхгүй. Мэдээж баригдах юм бол аимшиг тавилан хүлээж авах нь ойлгомжтой. Иймэрхүү маягаар хоёр улсын хилийг 9 минут давж чадсан Боройдууд хол явуулгүй Монгол улсын хойд хилийн дагуу суурьсан хэрэг. Сэрүүн галттай бол Орос, Монгол хоёр улсын хилийн загт ойрхон оршдог байгалийн үзэсгэлэнт газар юм аа. За зарим нь болохоор одоо Манжуураар дайрж явсаар 1923-аас 24 онд Монголын Дорнод хил халах голоор дамжин Матад суманд хурц сууж байснаа наашлан нүүсээр Дорнод аймгийн Цагаан овоо, Төмөн дэлгэр те Хинтийн аймгийн Норлон хэмээх сумдуудад ирж суурьждаг манай Боройдууд маань. За тэгээд тэр дунд болохоор бас ялгаа байхгүй яг энэ тэнд чин одоо хөрөнгө хууг нь хураагаал бас л тэнд чинь нөгөө нэг ялангуяа тэр нөгөө эзэнт гүрэн чинь те одоо энэ баг ястан гэдэг юм уу те иймэрхүү улсуудтай ямар хэрцгий ханддаг вэ бид нар мэдэн шүү дээ. Яг л тэр түүхт автагдж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө амьдрч суух аргагүй болол тэндээсээс
амьд үлдэхийн эрхэнд л нүүж ийн гэсэн үг байхгүй юу? Тэр дунд хар синг гэж нэг хүн байгаа. За хар сингих гэдэг айл орсын хэлээр орж ой шугуу бараадан оргуул босуулын маягаар явж хагаад хөвчийн Жонов вангийн хошууны нутаг галтхан химэх хадтай модтой сүрлэг уулын өвөр хормой сэрүүний хөндөй. Тэнд галттай голын зүүн тийшээ иргсэн нуг тохоод хар модон дүнд цавчин хийсэн жижигхэн дөрвөлжин байшин барин суурьшжээ гэж байгаа байхгүй. Одоо тэгэхээр манай бурайдууд маань те ямар гоё хөдөлмөрч, ямар гоё цэвэрхэн, ямар гоё нэг юм сэтгэлээсээ ханддаг. Тэгэл нөгөө хашаа хороо байшин сав гэдэг юм уу те тэрийг модоор хийдэг хэмчлэн ямар гоё хөдөлмөрч хүмүүс билээ дээ. Яг л тэр байхгүй. За тэгсэн чинь тэднийх болохоор шүү дээ те. Одоо их нэртэйгээ ирж байгаа энэ харсан гэдэг хүн. Тэгээд дээрэс нь өргөмөл хөө цэдэнд орж ээж пагм гэдэг ингээд дөрүүлээ. Хоёр тэргэнд одоо жоол зугаа нөгөө өөрсөнд нь байгаа нь ий тогшлоо. Тэгээ нэг 10 хүрэхгүй малаа туугаал одоо хичнээн километр байдیں۔ Тэ явган шөнөөр нуугдаж хагдаж явсаар агаал ирсэн байгаа байхгүй. За ингээд ирээд одоо тун удаагүй байж хат нь Монгол улсад нөгөө хилмигдүүлэлтийн үйл ажиллагаа болдог. За тэгээд энэ хилмигдүүлэлтийг чинь нөгөө яаж зохион байгуулж яаж хийсэн бэ гэдэг зөндөө дугаараар ярьсан учраас зүгээр нэг өгүүлбэрийг онцлоход за ер нь бол хамгийн их үнсэрхэг үзэл гарах тэр хүмүүс чинь энэ бурайдууд буюу те энэ хүмүүс байд юм аа. Дээрэс нь одоо Японы тагнуул олох хэрэгтэй те Японы тагнуул танаа улсад оргонсон байгаа Японы тагнуулыг олох хэрэгтэй гэж байгаа. Дээрэс нь нөгөө манай одоо 2 3 хэдэн зуун жилийн турш юм дээ те одоо ингээд шүтэн дээдэлж исэн бурхны шашин гэдэг ч юм уу тэр шашныг нь байхгүй болгохын тулд хийдүүдийг нь шатааж байгаа лам харуудыг чинь шатааж байгаа тэгээд нөгөө хуучны их стэйц ноёдын одоо өрөөдөн буюу те тайз солтой хүмүүсийг ингээд шахаж ингэж алж байгаа тэгээд тэр дундаас бас бурайдыг онцолж байгаа байхгүй ягаад тэгэхээр Оросын одоо хаант Орос үүдэж штэ те тэнд байж байгаад ингээд нүүдлээд гарчингууд тэнд байгаа газар нутаг дээр уулна эргүүлээд те олон хүн суушуулаад нөгөө хэдээсээ татвар аваад ингийн бол өөрсөнд нь хэрэгтэй байх гэдэг штэ тэгэн гол нөгөө дөрвөө гараа явуулах цөөхөн хэдэн хүмүүс үлдлээ. Тэгээд энэ дөрвөө гараа явуулсан хүмүүс магадгүй мэдээлэл дамжуулж ийж болно гэдэг ч юм уу те. Тэгээд нүгүүд очисон газар нь хүртэл зүгээр байхгүй тулд одоо Монгол руу хилээд Монголоос яг иймэрхүү байдлаар Японы тагнуул гэдэг ч юм уу ингээд бурайдуудыг хэлмэгдүүлж эхэлдэг. За тэгээд өөр хэлмэгдүүлэхдээ бүр ингэж байгаа юм. Монголд ингээд барьж аваад одоо нэг бурайд хүнийг те барьж авлаа. Тэгэн гутлаа одоо юу гэдэг эсэргүү гэдэг ч юм Японы тагнуулууд ч юм ямар нэгэн хэрэг тулгаад одоо 10 жил өглөө гэж бодъё те 10 жилийн хорих хэл өглөө гэж бодъё. Нөгөө хүмүүс нь цаашаага зүхтаагаад ч юм уу тэр хүн зүхтаагаад ч юм уу хоошо эргээд хил гараад одоо нөгөө бурайдад очихлаар те тэнд очингууд л нөгөө орсууд ч юм өөрсдөө ингэж явуулж байгаа нэсээ зөв эргээд ирэнгуутл нь 10 жилийн хорих хэл тэнд бол 10 жилийн хорих хэл байсан. За гэхдээ энд бид 5 жилийг өгөө. Нэг юм илгэмсэг юм шиг хандаа те. Ингээд тэгэн гутал нөгөө хүмүүсийн юм бол бүр юу харагддаг вэ гэхээр ах дүүс маань очихлоор те 10 жилийн хорих хэл өгч байна. Эргээд исэн чинь энэ надад 5 жил өглөө. Эндээс үрчээ та гэдэг ийм яран дүртэл гардаг. За ингээд хэлмэгдүүлэлт эхэлсэн. За мэдээж зөвлөлт холбоот улсаас одоо тэр Монголын одоо харилцааг таслах зорилгоор нам засгийн удирдлагыг алж хороох одоо бэлтгэл ажил явуулах гэдэг те 7 хуудас зохиомл хэрэг хүлээлгэн 1934 оны 6 дугаар сарын 25-нд дотоодын хамгаалах газрын дэргэдэх тусгай комиссийн 6 дугаар хурлаар 33 хүний одоо хамт буудан алах ялаар одоо тэнд шийтгэж хэлмэгдүүлэлт явж эхэлж байгаа. За тэгэн гутлаа дүмбийн хэрэг гэдэг нэг хэргийг үүсгэдэг. За би энийг тусдаа дугаараар хийх юм бол нэлээд том үйл ажиллагаа болно. Гэхдээ зөвхөн дүмбийн хэрэг гэдэг энэ хэрэгтэй холбоотойгоор манай бурайдуудыг хэлмэгдүүлсэн гэдэг учраас. За дүмбийн хэрэгт нийтдээ 317 хүнийг холбогдуулан таслан шийдгэснээс 53 хүнийг буудан алах ялаар 136 хүнийг 3-аас 10 жилээр хорих 126 хүнийг зөвлөлт бод улсад цөллөх ялаар шийдгэсний ихэнх нь бурайдууд байсан. За Лүмб гэдэг хүн бол Монголын төрийн зүтгэлтэн, цэргийн зүтгэлтэн хүн байгаа. Энэ хүн бүр яг хийсэн бүтээснийг нь угаасаа би тусдаа дахиад нэвтрүүлэг болох учраас тэр хүнийг одоо унгаах гэж одоо Монгол дахь бас нэг юм зүүнтний баруунтны нуглаа гэдэг шиг Монгол дахь эрх мэдлийн өсөлтөө явж байгаад тэгээд Лүмб гэдэг хүнийг одоо юм хэрэгтэн болгож харуулад түүнтэй холбоотойгоор тэр Хинтийн аймагт гэдэг юм нэг хоёр цэргийн нөхөр гэдэг нэг эмгтэй булаацалтаач гэдэг ч үлээ тиймэрхүү асуудаас үүссэн юмыг энэ Лүмб гэдэг хүнтэй холбож байгаа. Тэгээд тэнд байгаа бурайдуудыг одоо яах вэ гэдэг тийм үү хойноос тэгэрэ гэсэн даалгавар ирсэн байсан. Учир нь олдохгүй байсан. Гэтэл нэг ийм шалтгаан гарч иж жагаад тэрүүгээрээ маш олон бурайдуудын маань хэлмэгдүүлсэн байдаг. Эн чинь бүр амь настай шууд ярьж байгаа За улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар шурганд бурайдууд маань хамгийн хөрцсөн. Нэг суманд л гэхэд насанд хүрсэн 2-3 хаан эр хүн үлдчихсэн. Нэг сумаас. Энэ нь 1930-аад оны эхээс баримтчилгаа эхэлж энэ нутгийн өөдтэй өнгөтэй ирчүүдийг толгой дараалан баримтчилж өнөөх айхтар махны машинд оруулж зүгээр хядсан хэрэг байсан. Тэгэхээр тэнд хэн үлдэх вэ гэхээр
одоо ингээд нэг сум гэхэд 2 3хан эрэгтэй хүн үлдэн те. Бид нар бас нэг кино урлагийнхны юм хийсэн кино өдр байдаг шүү. Бүр ингээд хагас мэдэл муута болж ийж тийм үү те. Тэгжиж ингээ хой хэрээр явж юм бүр зэрлэг хүн шиг болж ийж нэг амьд үлдэж байгаа хүн байдаг штэ. Гэтэл энэ маань цаана хин үлдэж байгаа ихлэр хөрхий бэлэвсэн ихнэрүүд үлдэнэ. Ахмад наснууд нь үлдэн те. Тэгээд ерөөсөө нэг жоохон хүүхдүүд үлддэг юм уу. Тэгээд дээрэс нь чин эр хөнгөө болцсон эр хөнгөө болцсон бүр аймаг сум гэж бодоод үзэлтэй те. Тэгээ бодхолоор хичнээн тооны хүмүүс тэгэл одоо чи амьдрал авах бүх юмд нь л үлдэн шүү дээ. Тэгэл өнчирч хочсон хөлмөн зэлмэн хүүхдүүд настаа хэдэн хөгсчүүлд үлдэж байгаа. Бас болоогүй дээрэс нь нөгөө амьдралын залгуулж байгаа нөгөө малыг нь хөрөнгийг нь бас хурааж байгаа байхгүй. Ингиж хотыг нь хардуулсан. За энэ аимшигт хэлмэгдүүлтийн уршгаар бэлэвсэж үлдсэн эхчүүд өнчирч үлдсэн одоо энэ хүүхдүүдтэй те аль болох нэг цаашаа амьд байлгачихсан амьдруулчихсан гэхэд аргагүй ирэхэн тухайн нутаг орондоо байгаа арай нэг одоо Монгол гэдэг юм уу те нэг юм нэг мал аж ахуй арай гайгүй нэг хөрөн чинээтэй ийм айлд хүүхдүүдэд бүр өргүүлж байгаа байхгүй. Бид нар чинь нөгөө хүүхэд өргүүлээд дээр үед чинь ялангуяа хүүхдээ өргүүлсэн те нэрийг нь сольсон байсан гэдэг асуудал зөндөө байдаг шүү дээ. Бас энэ зарим хэсэг нь ийм асуудлаас ч бас болж ирсэн баг. За тэгэл зарим нь болохоор өөр сумд байгаа ах トゥ хамаадан саднаа бараатаал ийш тийш явахын зүйтэй мэн гэд. Ингээд ерөөсөө бүр өөрөө эвдүүлсэн гэдэг шиг те. Ингэж энэ одоо зооны маань бол хохироосоо. За тэгээд Монголд баригдаад нөгөө 10 жил хоошо зүхтаагаад юм уу хоошо цөллөгт очих юм бол те 5 жил болгоод ингээд тэгэнгუут л нөгөө хүмүүс чи эргээд ингээд нүгүүд ирнэ те тэгэнгуут л тентэн татвараа аваал те татварын ахиух аваал ингээд байж явах хүсэлтэй нөгөө зөвлөл бодуулсаж. За энэ аимшигт хэлмэгдүүлэлтэнд нөгөө яриад исэн синг гэдэг байгаа буюу хар сингийнх маань тойроогүй. 1938 оны 3 дугаар сарын дундуур нэг өдөр хөлийн цаанаас орж ирсэн төмөр унтраахаар яваад энэ синг гэдэг хүн эргээд гэртээ ирсэн юм. Төмөрийг унтраахаар явчаад эргээд гэртээ ирсэн. За тэгэхэд нь хоёр морьтой хүн буу тулган гэрт нь тууж ирээд хувцсыг нь солиулчаад ганц морийг нунуулаад туугаад аваа явцсан. За тэгээд энэ цагаас хойш бол энэ хүн эргэж ирээгүй. Энэ үедээ 40 настай байсан гэдэг энэ синг гэдэг хүн. За түүнээс 1938 оны 4 дугаар сарын 26-нд ганцхан удаа өчиг аваад 5 дугаар сарын 26-нд өчиггүй буудаа алсан. За манай энэ Хинтээ аймгийн одоо Өндөр хаан гэдэг энэ Чингис хот гэдэг те тэрний ойролцоо яг ингээд нэг юм жалга малга нэтер юмуд байдаг юм бэл. Яг тэнд манай боройдуудыг шууд ингээд толгойд араалан буудан хороож исэн тэр газар мацхан хүртэл байдаг юм бэл. За яг хожим нь яг энэ синг гэдэг хүний талаар ямар мэдээлэл хаанс гарч ирсэн юм бэ гэхээр Бүгд найрамд Монгол Ард улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 89 төгрөг магадлалаар цагаатгсан тухай лавлгаа гарч ирдэг. 91 онд 38 онд ингэчээд 91 он цагаатгаж байгаа байхгүй. Цагаатгахтаа юу гэсэн гэхээр бандийн сингийг 1937 онд хувьсгалын эсэргүү жигэмдийн содном дэлсэн доржийн даржааг элсүүлсэн эсэргүү бослоход зориулсан цахиур бууныг морь нэг 30 төгрөг өгсөн гэх зохиомл хэрэг хүлээлгэн буудан алсан хэмээжээ. Хаа байсан 60 жилийн дараа зохиомл хэрэг үүсгээд одоо буудан алсан байна гэдгийг нь цагаатгаж байгаа байхгүй. Энэ мэтчлэн бүр ингээд өр зүрхэнд нь уяатаа явдаг энэ их эмгэнэл боройд дүмд маань байдаг. Бид нар бас ойлгохгүй элдв янзын ааш бас хаяада гаргадаг те. За сингийг баримтлан хэлмэгдүүлж буудан алсны дараа түүний гэргийн янжин 4 хүүхэдтэй үлдсэн. Тийм яг юу ярьдаг энэ Оросууд нэлээд бас хороодог штэ. Тэнгүүд нэмэгтэйчүүд нь үлдчихэж байгаа. Нэмэгтэйчүүд эр хүн байхгүй, гэр эзэн байхгүй. Тэр нэмэгтэйчүүд өөрсдөө гэр эзэн болдог байхгүй. Тийм штэ. Тэдний суулт энтер ч гэсэн цаанаа л нэг өөр штэ. Тийм хүчрхэг тийм хүчрхэгчүүд гэдэг шүү дээ. За ингээд сингийг баримтчилж хэлмэгдүүлэн буудаж алсны дараа эхнэр нь 4 хүүхэдтэйгээ үлдсэн. 4 өнчин хүүхэдтэй нэг эмэгтэй үлдэж шүү дээ. Тэгэхээр нөхөр нь 40-тэй ихэр эхнэр нь бас ойролцоо насны ч юм уу ойрос найгаа жоохон дүү ч юм ийм л байгаа шүү дээ. За 4-ийн 4 хүүхэдтэй нэг эмэгтэй яах вэ одоо? Тэ малахгүй байхгүй ганц үйсэн морийг нь унуулад аваад ингээд явцсан. Да нэг ээж нь байсан үгүй юу? Тэгээ ер нь ингээд сэрүүн галтаа гэдэг газар ингээд 4 хүүхэдтэй нэг эмэгтэй үлдэж байгаа байхгүй. Та хэцүү байгаа. Тэгээд тэрнээсээ болоод охин гажин диж гэж байгаа. Гажин дижэдэг охиноо. Тэгээ хамгийн баг хүү бадамж аваагаа нутгийнхаа нэг айлд өргүүлдэг. Тэгээд өөрөө тэр нь болохоор санж болон базар сад гэдэг тийм хүмүүст өргүүлдэг юм байна л да. Тэгээд хоёр хүүхдийнхээ хамтаар цаашаа ингээд амьдрах гад ингээд зүтгэдэг. Одоо хинээс ч гоохгүй яах ч ихгүй гэдэг л одоо үр хүүхдээ төлөө амьдралаа бодоод ингэж нэгсэн үг шүү дээ. Ямар сайндаа их хүүхэд хоёр хагцгав те. Ээж нь төрсөн өрөө хүнд өгнө гэдэг чи ямар амар вэ?
За ингэсэн. За гэхдээ би саяны энэ гадамжид болон бадамжааг гэдэг энэ хоёр хүний талаар би төгсгөлт нь ярина заяа. За энэ хоёр хүүг ингээ өргүүлсэн. За харин өнөөдрийн яг яригадаад байгаа Сингийн Эрдэнэ гэдэг хүн болохоор 1929 оны 12 дугаар сарын 7-нд яг энэ Хинтээ аймгийн Бэндэр сумын Сэрүүн Галтай хэмээх газар төрсөн. Төрөний хэлж байгаа Сэрүүн уулын хормоод байгаа тэр хүн Сэрүүн хөндөд байгаа Галтай хэмээх голын иргэдээр төрсэн байгаа байхгүй. Ингээд одоо Сэрүүн Галтай Сингийн Эрдэнэ гэж байгаа. За яг энэ хэлмэгдүүлэлтийн үеэр тэр нутагт биш үү те. Яг дэрсхэн 4 хүүхэд яг аавуудаа бүгдээр алдсан. 4 эрэгтэй хүүхэд байгаа. Зөв өөр айлын 4 эрэгтэй хүүхэд байгаа. Энэ 4 эрэгтэй хүүхэд сүлд нь яг нэг олоод нийлдэв. Тэрнийх нь нэг нь энэ Сингийн Эрдэнэ байхгүй. За тэгээд Сингийн Эрдэнэийг яг 9 настай байхад нь бол тухайн хэрэг болсон буюу 1938 оны энэ аимшигт хэлмэгдүүлэлтийн үеэр аав нь яг баригдаад байсан. Аав нь тэгэл тэр чинь ямар цохол дээр гардаг вүлээ. Аавыгаа зөндөө хүлээж исэн. Нөгөө нэг төмөр унтраахгүй явцсан аав нь. Тэгж ягаад аав нь эрэхтэй нэг 2 морьтой хүнтэй ингэ дагаад ирсэн те туугаад ирсэн. Тэгэл аавыгаа ирлээгээ баярлаад ингэ байж л оролж хувцсан солиол. Тэгээ аав нэг үнэрлсэн мүү яасан те. Жохон хугацаанд уулзаал тэгэл эргүүлэл аав явцсан. Ингээд эргээд юрээсөө аавыгаа хараагүй. Өөрөө маш их сандаг, маш их гансардаг. Тэгэл уулын оройдоо суучаал аавыгаа хүлээгээд өгдөг гэсэн тухайн өөрийнх нь зохиол төр байдаг. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны гал яг эд авалцж явах үед баг сургуулаа дүүргэсэн байгаа юм. Сингийн Эрдэнэ хувьд. За тэгээд аймгийн дунд сургууль суралцахаар яваад тэндээс Улаанбаатар хотод очсон. Энэ хүү. Ингээд офицерын сургуульд ороод 5 жил суралцаад 1949 онд төгсөж байгаа байхгүй. За ингээд офицерын сургуулаа сурлах сайтад төгссөн түүнийг Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн ангид суралцуулахаар шууд хуваарлаж байгаа байхгүй. За би ингээд хурдтай явчлаа шүү. За энд болохоор Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультетэд цэргийн эмч болохоор ер нь бол сургахад ингээ хуваарлсан юм байлээ. За тэгээд шинэ оюутны амьдралд ороод цэргийн сургуульд нөгөө нэг сурж исэн цэргийн юм юутай байсан. Тэгээд шинэ оюутан болоод бүх юм нөгөө нэг урдны дээр командтай цаг нартай юм байснаас ч арай чөлөөтэй болоод арай юм сонирхох боломжтой болоод эхлэнгууд л энэ хүн юу сонирхсон бэхээр бичиг, шүлэг, зохиол, тууж им унших талаар тийм ийм сонирхоод эхэлсэн. Хичээл дээр хамгийн ард нь сууж байгаа л архан тал руу сууж байгаа л тэгэл багш нь хичээл орж байгаа сонсож байгаа. Гэтэ энэ хүүхд маш нэг юм хурдтай сэтгэдэг толгойтой. Тогтоогоод байгаа хэрнээсээ нааталт шүлэг зохиол инээ дээр юм бичээл оролдоол хин нэгний бичсэн тийм шүлэг зохиол юу гэдэг те тэрийг уншаал ингээл сууж байдаг ийм хүн байна. За ингээд тэр үедээ юу уншиж ирсэн гэхээр Толстой уншин, Чехов уншин, Диккенс уншин, Бальзак уншин, Мопассаны зохиолуудыг уншин, дайны жилүүдэд Орос тэгэхэд алдаршиж исэн Ремарк, Хемингуэй, Томас Мэн нарын зохиолуудыг шавьяага хантал уншдаг байсан байгаа тухайд. Тэгээд хувьсгалд романтикийн гэгддэг нөгөө Италийн Грибалди, за Английн яруу найрагч Лорд Байрон, Оросын Герцен нарын зэрэг гайхамшигт хүмүүсийн одоо намтруудыг нь уншдаг. Яаж хийж бүтээснийг нь уншдаг. Тэгээ уран зохиолыг нь уншдаг. Ингээд энэ зүйлд өөрөө ингээд бас давхар татагдаал ингээд яваад байгаа. Тэгээ өөрөө бас чадлаараа ганц нэг юм бичгэж үзээд те ингээд явж байгаа. За ингээд тэнд сурж явах явцдаа нутгийнхаа бүсгүй доржийн цэрэн дижид гэдэг хүнтэй гэр бүл болж байгаа байхгүй. За ингээд анхныхаа ууган охиныг өлгөд авдаг. Энэ нь одоо 1954 55 он хавцаа. За тэгээд ер нь бол төгсчөөд одоо төгсөж байгаа шүү дээ тий сэргийн тэр эмчээ төгсөж байгаа. Тэгээ төгсөөд диплом аваад эрүүлэг хамгаалах яамны сайдын тушаалаар Өмнө Говь аймаг руу томилогддог байхгүй. За тэнд очиж ажиллана гэдэг. Тэгсэн чинь гол нь нөгөө эхнэр нь бас өөрөөс нь жоохон дүү сургуулаа төгсөөгүй байгаа. Тэгээд дөнгөж нэлэх төрсэн охин байгаад идэг. Тэгээд тийш Өмнө Говь руу явна гэхээр бас нэг эхнэрийнхээ сургуулийн хавьлаад аваад явах хэцүү, эсвэл тусдаа явах хэцүү те. Яг ийм залуу дөнгөж одоо хүүхдээ олсон ийм дөнгөж оюутан болж байгаа ийм үед чинь яаж тэгэж холдох вэ те. Өөрийнх нь хүнд. Тэгээд найзуудтай ярьжсэн чинь найзууд нь чи юусаа сайд дээр ороод наад учраа хэлгээд. Сайд нь л хуваарлаж байгаа учраас те. Сайд очоод наа очроо хийлгээл. Тэгээ тэр үед чинь сайд дээр орно гэдэг чинь юу амар том юм байхгүй те. Би одоо энд ажлын мэж тэгэж ярьж болохчгүй байх тухай үед бол. За тэгэл өөрийнхөө төлөө юм байна, гэр бүлийнхээ төлөө юм байна. Ямар ч зороод үзгээл. Зориг гаргаад сайд дээр орж ийн гинэ. Гэсэн чинь тэр үед сайд нь Туван гэж хүн байсан. За энэ Туван гэдэг хүн нэлээд юм энгийн даруухан хүн байсан гинэ. Тэгээ ороод хэлж байгаа. За гэр бүл маань оюутан, нэлэх нэлзраа хүүхэдтэй хөдөө явж чадахгүй нэ гэд ингээд хэлсэн чинь сайд сонсож жагаад. За чамайг ойлголоо гэсэн. За тэгээд Улаанбаатар хотод хий судлалын больницад очиж ажил. Харин чи сайн ажиллая шүү гэж явуулсан гэж. Энэ хий судлалын больниц гэдэг нь болохоор тухайн сэтгэл мэдрэлийн одоо больниц гэх юм уу те сэтгэл мэдрэлийн больниц гэдэг үү те тийм больниц гэхгүй. За тэгээд нөгөө чинь баярлсан гэж ихтэй гэн те ерөөсөө ихнэр хүүхдтэйгээ ингээд хамтдаа байхаар болчлаа. За тэгээд сайдын хийж өгсөн гарын үсгийг боловсон хүчнээс томилгоо хэлж аваад ажилтны комбинатын баруун талд байсан хий судлалын больницын эмэгтэйчүүдийн тасгийн эмчээр очиж 4 жил ажилласан. За энэ маш чухал. Эмэгтэйчүүдийн тасаг. За энд ирээд ерөөсөө ажилласан энэ үеийн энэ хүний амьдралыг бүтэн өөрчилдөг. Тэгээ нөгөө нэг дурлаад байгаа шүлэг бичих, өгүүлэг бичих, зохиол ном бичих, роман бичих ч юм уу те энэ бүх ажилд нь яг энэ хэсэг хугацаа маш их нөлөөлсөн байдаг.
Яагаад тэгэхээр ингэж байгаа байхгүй. За хэдүүлээ ингээл бодъё. Саяны ингээд өөрийнх нь ойрхон байгаа ээжийг харъя те. Ээж нь нөхрийн ингээд аваа явчлаа. Ганцаараа үлдлээ. Мал хууж байхгүй, юу юуж байхгүй. Юугаа идэж яаж зоогоож амьдрнаа. Ийм байхад дөрвийн хүүхдийнхаа охноо хамгийн бага хүүхдээ явуулж байгаа нь яаж байгаа юм гэхээр их чинь юм байна ядаж дүүгээ хараад яваасаа. Энэ хоёрыг нь ядаж би болгоч доо. Ер нь ийм л санаатай явуулж байгаа шүү дээ. Ингээд төрсэн үр хүүхдээ явуулж байгаа. Тэр эмэгтэй сэтгэл зүг хажууд нь хараа сууж байгаа хүүштэй эн чинь ээжийг хараа сууж байгаа хөө. Дээрээс нь энэ сэтгцийн гэдэг юм уу сэтгэл мэдрэлийн энэ эмнэлэгт очихлоор тэнд одоо жишээлбэл нөгөө тухайн үед чинь яг ингээд сэтгцийн одоо эмгэгтэй болцсон ч байдаг юм уу те ийм эмгэгтэйчүүд их байдаг. Тэр юм чинь заримдаа нөгөө савны хөөрлөөс ч гэдэг юм уу одоо юу гэдэг ч үлээ те эсвэл төрхийн буруугаас ч гэдэг юм уу хүүхдээ алдаа тэрнээс цочроод ингэсэн ч байдаг юм уу те энэ олон эмгэгтэйчүүдтэй ажилтдаг. Үр хүүхдээ санаж байгаа нөгөө гансарж байгаа юу гэдгийг тэгэл нөгөө хүүхдийг нь одоо ээж нь хэрвээ тийм эмгэгтэй болчихсон хүүхдээ нь аваа явчих штеп. Гэтэл тэр хүн ийм эмгэгтэй болсон ч гэсэндээ их хүний сэтгэл энд нь байгаад байгаа шүү. Зураад байгаа шүү. Яаж сэтгэл нь өөрчлөгдсөн ч гэсэндээ хүүхэд гэдэг юм аа санаад те ийм юм байгаад байдаг. Энэ болгоныг яг хажуудлаас нь ингээд мэдэрсэн тэр цаг хугацаа байгаа байхгүй. Тэгээ өөрөө нэлэх бас хүүхэдтэй байгаа те. Энэ нь өөрт нь бол маш их ингэж бүр нөлөөлсөн. Тэгээд тухайн мэдээж эмнэлэг гэдэг чинь бол одоо нөхцөх юм бол харьцангуй хэцүү л те. Зүгээр л ингээл наар зассан те. Зассан наарн дээр л одоо өвчтнүүд нь байдаг гэх мэтчлээ. За тэгээд энэ үедээ бол яг нэг хэсэг хугацаанд ажиллаж явах үедээ өөрөө нөгөө чад хатгаараа оролцож жагаад бас нэг ганц хоёр ном гаргах гээд үзсэн. Тэгээ бас нэг зохиолч гээд дурддаад үзсэн те. Зохиолчдын эвлэлдээ нэг гишүүнээр хэлсэн. Тэндээсээ бас номын дуу муугаа сонсдог ийм байж байгаа байхгүй. За үүний араас маш гайхалтай үйл явдлууд эхэлнэ. За хоёул хамтаа ажиллаж яшчих. За тэгье. За оргил үд хамтдаа оргил худалдааны төв өнөөдрийн дугаарыг ивэнттгэж байна. За оргил худалдааны төв нь циркээс урагш 100 м-т нарны зам дагуу Инканто Центро төвд шин салбараа тун удахгүй буюу 12 сарын 19-нд нээж байгаа юм байна. За нээлтийн өдөр ирсэн 99 дэх 499 дэх 599 дэх одоо эхний үйлчлүүлэгчдээс алтан саксны нацнууд тодорхой юм байна. За ингэ тэр нь сакс дүүрэн бэлэг өгөх юм байлээ. За 20,000 гаруй нэр төлөв бүтээгдэхүүн буюу бүх бараандаа 70% хүртэлх хямдрал зарласан байгаа юм байна. За 50,000 төгрөгөөс дээш худалдаа авалт бүрт гарын бэлэгтэй за мөн нээлтийн өдрийн баримтаа үзүүлээд Facebook пэйжийг нь дагаад стори хийх юм бол шууд 10,000 төгрөгийн ваучер бэлгэлж байгаа юм байна. За мөн ирсэн хүн бүрт эко торбод бэлгэлнэ гэж байна. За оргилийн 3% хөнгөлтийн картыг энэ өдөр үнгүй нээлгэх боломжтой юм байна. За ингээд оргил маань одоо үндэсний сүлжээ дэлгүүр байгаа шүү дээ тийм ээ. За Центро шин салбар нь Скватер дүүрэг 3 дугаар хороо циркээс урагшаа нарны зам дагуу байршиж байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд энд байсан хугацаа нь бол өөрт нь маш их нөлөөлсөн гэж байгаа шүү дээ тийм. За яг би нэг түрүүний яриад байгаа энэ сайд гэдэг байгаа нь одоо эрүүлэг хамгаалах яамны ер нь сайд гэж байгаа. За эрүүлэг хамгаалах яамны орлогч сайд цагаан хүү гэж хүн байсан. Тэгээд бас их хэмж амин даваа. За тэгээд хар дож гэж бас хүн байгаа. За энэ хүмүүстэй хамтдаа манай Эрдэнэ байх нь шүү дээ тий. Залуухан оюутан төгсөөд ирсэн юм хүү тэгээд энд ажиллаж байгаа. Тэгээд тэнд байхдаа эрүүл мэнд гэдэг нэртэй бас сэтгүүл энэ төр гарах гэж үздэг. Тэ дээрээс нь эрүүл ахуйн сурчлагын материал ном тохимол эрхлэн гаргаж сургуулийн төрөл бүрийн сурах бичиг гарын авалгуудыг зохиомлон бичиж орчуулж хэвлэдэг байсан. Давхар эн чинь нөгөө тэнд ажиллахын хажуугаар одоо нөгөө сурах боловсрол бичиг нэтер гэдэг юм уу те хүүхдүүдэд сурах бичиг дээр ядчил гараа зүүгахаас ахуулаад ер нь эрүүл мэндэд холбоотой ямар одоо хүүхдүүдэд суулгаж болох анхны мэдгэдэггүй юм бэ. Тэр болгоныг бас ингээд сурах бичиг мичигт нь хамтдаа хийгээ. Тэгээ эрүүл мэнд гэдэг сэтгүүл нийтэд зориулж гаргаж маргаа явуулдаг гэсэн үг байхгүй. Өөрөө нөгөө бичиж мичиж оролдоод байгаа учраас те. Ингээд эмчээр ажиллаж явах үе бол тэнд тухайн хүнд болохоор яг эмгтэй хүний ер нь их хүний тэр сэтгэлийн хямрал донд байдаг. Тэгээ сэтгэлийг ямагт эмзэглүүлж тэр өрөвдөж хайрлахгүй байхын аргагүй тэр хэмжээний тэр юм өөрт маш гүн суулгаж өгсөн. За тэгээд ингэж байж байгаад одоо тэр тухайн үед чинь яг тэр нөгөө сэрүүн гэдэг байгаа хөндөд байгаа галтаа гэдэг байгаа л шүү дээ. Тэрний тэнд бас нэг дуган байдаг. Тэ сүм дуган гэдэг чинь тийм дуган байгаа. Тэгээд тэр дуган чинь бас очиж нөгөө ээжтэйгээ ч юм уу очиж ингэж хүндэлдэг тэр юмдаа очдог л байж байгаа заяа. Тэгэж явж байгаад бүр сүулт ч тийм яг энэ ажлууд нь ингэж явахын хажуугаар одоо би нэг энэ түүхийг болохоор бүр шүүд ингэ цаг хугацааны хувьд өөрөөр олоод ирж байгаа шүү. Ер нь бол нэгжид жанраасыг би ярих гэдэг. Шал хөндлөн. Яагаад тэгэхээр яг хөө зарим хүмүүс болохоор одоо арай өөр түүхийг ярьдаг. Гэхдээ сүүлд нэг гаргасан хүний тэр түүхийг бол би илүү үнэндээ ойрхон гэж утсан учраас энэ удаад энэ үнийг дурдах гэдэг. За 1911 оны 12 дугаар сарын 16. Энэ болохоор Богд гэгэн Монголын хаан ширээнд өрөмжлөгдөж өөрөө оролцсон засгийн газрыг байгуулсан.
Тэгээд 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олноо өргөгдсөн богдхаант Монгол улс байгуулагддаг. Энэ болохоор Манжчин гүрний иргэшээлд одоо 220 жилийг үдсэн Монгол түмэн анх удаа өөрсдөө тусгаар тогтнолоо зарлаж бид бол тусгаар тогтносон Монгол улс шүү гэдгээ зарлаж байгаа юм. Энэ бол яах аргагүй Монгол түмний жинхэнэ тусгаар тогтнолын өдөр мөн. За тэгээ яг энэ 11 оны 19-ийн 26-нд Богд гэнийг хаан шиг өргөмжилж байгаа шүү дээ, тийм. Ингэсэн. Тэгэхдээ шинэ Монгол улсын хаан Богд гэгийн заяа. Монгол улс тусгаар улс болсны түүхэн дурсгалд зориулж ард түмний улс төрийн мэлмийн нэгдсэнийг бэлэгдэж мэгжид жанраас бурхныг бүтээсэн. Тэр үед. За бүтээхдээ яаж бүтээсэн гэхээр 30 тохой буюу нийт өндөр нь одоо 26.5 метрийн өндөртэй. Тэгээд энэ том юм биш одоо нэг газар бүтээн гэж байхгүй. Одоо ингээд 3 салгаад үлээ. 3 юм газар тус тусад бүтээсэн гэдэг. За энийг бүтээхдээ шүү дээ. 1200 лан алт. Энэ болохоор ойролцоогоор 45 кг алт гэж байгаа байхгүй. За нэгт хоёрт нь 1500 лан мөнгө. 400 гаруй эрдэнийн чулуу. Тэгээд их хэмжээний сайн чанарын 10 зис орсон. Ингиж мэгжиж жанраас гэдэг бурхныг манай Монгол түмэнтэй тэр тусгаар тогтнолтой гэдэг юм уу одоо ингээд төрийн болон те богдын мэлмийн нэгдсэний гэдэг юм тийм зориулаад ингээд хийсэн байгаа байхгүй юу монголчууд. За тэгсэн. Тэгээд хийчээд мэгжиж жанраас бурхны дугных нь хамт бүтээгээд дуган биш үү те дугных нь хамт бүтээгээд 10,000 аюуш бурхнаар тойруулсан. Ингээд 1000 зис барын жадам хөлгөн суудар залсан гэдэг. Энэ бол маш том үйл явдал, маш том зүйл байхгүй. Энэ бидний түүх. Энэ бидний түүх. Хадгалж хайлж явж хэвчтэй түүх маань байхгүй. Тэгсэн чинь нөгөө мэгжиж жанраас гэдэг маань хэлмэгдэл бас өртсөн байдаг. Бидний яриад байгаа хэлмэгдэлт. Монголын түүхэнд хараад тэмдэглэсэн 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганд 700 гаруй сүм хийд. Тэгээ бурхан шүтэн нэрмэгдсэний нэг нь одоо яриад байгаа энэ мэгжиж жанраас. Лам ховргууд нь баримтлагдаж сүм хийдэн эзгүүрэн байсан тэр үед нөгөө мэгжиж жанасаг гэдэг саяны хийсэн те ийм их зүйлсээ орсон энэ мэгжиж жанасаг орс сургаггүй алга болсон. Орс сургаггүй. Хаашаа алга болсон яасын хийсэн одоо хүртэл бид нар мэдэхгүй. Тэгээд яг хуу зарим хүний нэг юм ам дамжсан яриагаар бол те нөхдүүд аваа явцсан штэ. Нөхдүүд авч яваад өөрсдийнхөө тэр юм давиачаад тэгээ ил гаргачих гэхэлэр болохгүй. Тийм учраас хайлуулт юм уу яад ингэсийгээд ингээд өөр юм болгоод ашигласан штэ гэдэг. Ямар ч үсэн Монгол тэр чинь тэр том зүйл байгаад гэх юм бол хаана хин нуус нь харагдаж шүү дээ. Ингээ байхгүй болцсон. Тэгэхээр энэ Монгол төмний маань бас л байгаагаа өгч бүтээсэн тэр зүйл шүү дээ. Тэгээ үдсэн чинь одоо нөгөө сүулт яг энэ манай Сингийн Эрдэнэгүй тий Эрдэнэ баава гэдэг өөрийг нь тий. Тэнгуул Сингийн Эрдэнэгүй Монголын соёлын сан гэдгийг өөрөө санаачилж байгаа. Тэгээ энийг байгуулад тэгээд энэ дээр хүмүүстэй хамтраад одоо хүмүүсийг ураад энэ сандыг хамтраад бүдүүлээ байгуулъя гэдээ урьдсан байгаа. Энд нь хин байна гэхэд зөвхөн удирдах зүйлтэн заяа. За мэдээж Сингийн Эрдэнэ өөрөө гандан гिचлийн хийдийн хамлам гаадан гэж хүн байсан. Энэ хүн алдарт зураач Цөлтөмгой. За тэгээд одоо бидний өмнөх даадраа дээр яжсэн агуу 20 дугаар зууны жинхэнэ тэргүүн хадагта Эрдэнэ хотын оюун нэрт археологч Сэр Одчав хөгжмийн зохиолч Бэлгийн Дамжин Сүрэнгүй академич Иш Нацагт орж тэгээд утга зохиол судлаач Хасбаатаргүй ардын бэлэг зүүч Жамцын Бадраах гэх мэтчлэн энэ хүмүүс одоо хамтраад энэ Монголын соёлын сан гэдгийг байгуулдаг. За энэ соёлын сан яах гэж байгаа юм гэхэлэр нөгөө мэгжиж жанасыг хайж байгаа. Хаана байгаа юм бэ? Энийг олж эргүүлж авчих хэрэгтэй. Энэ бол Монгол түмний одоо үнэт дурсгал соёлын өв юм аа гэж хайсан. Хайгаад олдоогүй. Тэгэн гутал нь яг уу яаж ийм гэхэлэр энэ бүтээгдсэн одоо зүйлийг олж чадахгүй юм байна. Тийм учраас эргүүлээд яаж хийж байгаа олж залах хэрэгтэй. Яг л энэ чинь манай монголчин бас л бурхны те шашинтай маш олон итгэгч нар маань те энэ хүмүүс маань байгаа шүү дээ. Сүтгтэн олон маань байгаа. За ингээд ямар ч сан мэгжиж жанаас бурхны ирлийг эхлүүлээд олох боломжгүй болонгуутал нь шинээр бүтэе. За одоо тэгвэл шинээр бүтэе. Ингээд Сингийн Эрдэнэ Минд оёогоо авсан. Минд оёогоо нар төрийн ордондох ерхий сайдын ажлын албан тушаал Батбаярын өрөөнд мэгжиж жанраас шүтээнийг бүтээн залах тухай гэсэн засгийн газрын тогтоол болон ерөнхийлөгчийн зарилгын норгийг өөрсдөө бичиж суусан гэж байгаа. За ингээд Монголын түүх соёлын өвгийг сэргээхэд олон нийтийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх бодит үйл болгох зорилгоор Монголын соёлын санг байгуулсан хийгээд Монголын сэргэн мандалтын бэлэг тэмдэг болсон 80 тохой мэгжиж жанраас шүтээнийг бүтээн залах санаачлаг гаргаж хэрэгжүүлэх нүсэр том хөтөлбөр дэвшүүлсэн одоо хүмүүс маань орж ирсэн. За энэ нүний нэгдүгüүрт нь нөгөө хэдний хэлээд байгаа хар сингийн хүү нөгөө нэг Эрдэнэ гэдэг хүн чинь явж байгаа. За ингээд 1991 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мэгжиж жанраас шүтээнийг бүтээн залах тухай ерөнхийлөгчийн зэрлэг гардаг тэр үед. За ингээд 4 сарын 22-нд нэхэд дахин бүтээх ажил нь эхэлсэн гэж байгаа. За эргүүлээд яг тэрийг одоо ямар зураг хөрөгтэй байсан, хаана байсан, тэ ямар хөө хэлбэртэй байсан гэдгийг эргүүлээд дахиад бүтээх гэж байгаа байхгүй. Тэгээ бүтээхдээ яасан бэ гэхээр энийг хэн нэгэн хүн хийхгүй.
Энэ Монгол түмний юм. Монгол түмэн маань өөрсдөө бүтээх хэрэгтэй гэдэг. Ард түмнээсээ хүссэн, гуйсан. За ингээд манай Монголын ард түмэн бүгд хичээн зүтгэж хандив сэтгэлийн өргөлгийг шингэн зохицлоосон. Ингээд 26.5 м өндөр шин жанраасыг бүтээхэд 20 тонн эх орны эрдэнтийн зэсийн цутгамал, 27 тонн ган орсон. За бурхныг 5.5-5-ын хэмжээтэй 75,600 ширхэг алтан ялцыг зай завсаргүйгээр нийлүүлэн бүрхсэн. Тэгээ Монгол орны маань хөрсөнд оршдог. Маргад эрдэнэ, Бадмарг, Индранил, Молор эрдэнэ зэрэг 2000 гаруй нэр төрлийн үнэт чулуугаар чимэглэн нэгжид жанраасыг эргүүлээ бүтээсэн байдаг. Эдгээр үнэт зүйлийн 300 л ихэд зөвхөн титэнд нь л орж ирсэн. Ийм үнэт дурсгал. Тэгээ ингээд бурхны их биеийг Монголын өргөн удам нутгийн нуг хөндөй, уул толгод бүрийн шим шингэсэн тариан дээжс, төрөл бүрийн идэ ундаа, 27 тонн эмийн ургамал, арц, 332 буддын сургаалыг эмтгэсэн ба тайлбар ариун суудар, буддын ховор хувцас хэрэглэл болон 2 сая тарин бүхий, ном, мөн бүрэн тавилгатай гэр, морин хур, 9 эрдэнийн чулуу зэрэг өргөдлийн зүйлсээр дүүргэсэн байдаг. Энэ Монголын ард түмэн маань өөрсдөө бүтээсэн зүйл. Хинээс ч гуйхгүйгээр те бүтээсэн зүйл нь. За бурхны гартаа барьсан хадгийг урлахад энтгийн 7 өнгийн хоргой 500 м цэвэрт хоргой орсон. Бурхны урд ханга хинтийн нурууны хуш модоор 9 эрдэнэ болон буддын 8 дахлыг товоолгон хийсэн Монголын хамгийн том буюу 165 метрийн өндөр тахилын ширээг бас урд нь хийж тавьсан байдаг. За ингээд 1996 оны 10 сарын 26-нд мэгжид жанраас шүтэн нь Монголын соёлын өдрийг үндэсний сэргэн мандалтын бэлэг тэмдэг болсон. Монгол төр улсын тусгаар тогтнол ард түмний бэлгийн мэлми үн мөнхөд гэгэн тунгалаг байхыг бэлэгдэн хүмүүн төрлөختний инрэл нэгүсэл инх хамгаалангийн дээд ирэмслийг төгс утгыг бүрнээ илэрхийлсэн Монгол түмний хойморт заларсан байна. За тэгээд энэ ажлын зүгээр би нэг онцолж ярьж байгаа. Гэхдээ энийг нөгөө нэг өмнөх түүхтэй нэгж холбож тайлбарлах гэж тийм. Манайхан ч бас ингээд нөгөө ингээд шашин машин ингээд ингээхээр нэг ийм байр суурьтай байдаг шүү. Гэхдээ энэ ялгаа байхгүй би өмнөх дугаартад хэлжсэн тийм. Сайн тайж, муу тайж бүх зүйлтэйгээ бидний түүхээ энэндээ эзэн болох хэрэгтэй гэдэг. За тэгээд соёлын санг зөвхөн байгуулчаа болоогүй байхгүй юу? Жанаасаг бурхныг бүтээн сэргээжлэхийн санаачлал гаргаснаас гадна энэ Монгол нутаг дахь соёлын бүтээлүүдийг хамгаалах зорилготой Сувдан Сондор гэдэг хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байгаа. Энэ хөдөлгөөн гэсэндээ маш их зүйлийг хийсэн байдаг. За одоо түүний өөрийнх нь нөгөө нэг зохиол бүтээл гэдэг юм уу те тэр тал руу орё. Энийг бөхсөд дурдах юм бол өстой барахгүй шүү. За бидний мэдэх энэ хар сэнгийн хүү сэнгийн эрдэнэ гэдэг юм. Монголын зохиолчдын хорооны нарийн бичгийн дараагаар 20 шахам жил ажилласан байдаг. Энэ хугацаанд бол олон залуу зохиолчдыг хөлийг нь дөрөөнд хүргэж гарыг нь ганцхан хүргэсэн ачтай нэгэн. За дээрэс нь цог гэж сэтгүүл байдаг байсан санаж байгаа бол цог гэдэг сэтгүүл тэгээ утга зохиол урлаг сонин гэж байдаг те утга зохиол урлаг сонин эрхлэгчээр бас 10 гаруй жил ажилласан ийм шилдэг сэтгүүлч байсан. За дээрэс нь 50 шахам жил уран бүтээлд анхаарахтаа анх яруу найргаар гараагаа эхэлж тал нутгаар явхад хаврын уянг гэдэг шүлгийн 2 ном хэмлүүлсэн. Дээрэс нь хүүрнэл зохиолоор бичиж эхэлснээс хойш амьдралын тойрог, баян бүрд, зан вазар, малын хөлийн тоос, наран тогруу, хойд насандаа учин зэрэг 200 гаруй өгүүлэлэг тойр, за дээрэс нь 1000 гаруй бодол эргцүүлэл, найруулал, тэмдэглэл, 20 гаруй тууж бичсэн байдаг. Хоёулын төлөв хэлхийн өмнө зүгээр л хамгийн наазахын жишээ нь юу гэж хэлж байлаа шүү дээ. Тэ? Хулан бит хоёр гэдгээр бид нар бас мэдэн шүү дээ. Нэг сурах хүчтэй байдаг байсан учраас. За тэгээд энэ хүн чинь зөвхөн шүлэгтэй өгүүл үргэлжлүүлсэн үг энэ өгүүлэг энийгээ бичгээс гадна бид бас маш олон кинонуудын зохиолуудыг бид бүхэнд хийж өгсөн байдаг юм аа. Тэрийг нь хэлнэ одохгүй. За ер нь бол Сэнгийн эрдэнэ яг энэ уран бүтээл нь эд оргилж явах буюу 1965 оны хавцаа энэ малын хөлийн тоос гэдэг өгүүлэлгээ бичсэн. Тэгээд энүүгээрээ бол Монгол улсын төрийн шагнал хүртсэн. Тэгээд шинэ цаг ирэхэд буюу те одоо 90-ад оноос хойшоо ардын уран зохиолч гэдэг цол дахин бий болоход нь түүнийг зүү ёсоор гавьяа шагналыг үнэлж цэндийн дамжин сүрэнгаан дараа 1994 онд ардын уран зохиолч гэдэг цолыг Сэнгийн эрдэнэд өгсөн байдаг. За 20-од тууж 200 гаруй өгүүлэг 3 роман заяа 10 шахам жүжиг кино зохиолууд байдаг. 100 гаруй найраглал байгаа. Тэмдэглэл, зураглал, уран зохиолын тухай бодол эргцүүлэл, өгүүлэлэг хэвлүүлсэн байна. Өнөр их ажил байгааз түүний зохиол бүтээлийн хүнд үзүүлдэг гол нөлөөлөл нь гэх юм бол өөрийнхөө ухаарлыг гоо сайхнаар энэ зүйлээр дамжуулан бусдын далд ухамсарын гүнд байгаа мэдрэмжүүдийг сэргээж өгдөг. Энэ бүр өөрийнх нь хувьд бүр гоц гойд зүйл нь энэ.
Тэр үг өгүүлхийг юм уу, тэр өрнөлийг юм уу, тэр дүрийнхаа тодорхойлтыг юм уу те урд өмнө нь тэгж дүрийг илүү тодорхойлж идэм юм уу, онцолж ингэж гаргаж ирж исэн. Дүрээ илүү юм хүчтэй болгож исэн тийм зохиолын хувьд бичлэлтэн дээр байгаагүй байх үед энэ хүний тэр нэг онцгой. Тэгээд уншиж байгаа хүний бүр сэтгэлийн гүн рүү ордог. Тэнд өстө бүр сэрэх өстө дотоод мэдрэмжийн сэрэж чаддаг. Ийм шидтэй. За зүгээр киноноос нь дуртай хэдүүлээ. 1961 оны Алтан өргөө. За Герман те бүгд Монгол ард улс хоёр хамтран энэ чинь маш том төсөл болж байгаа. Анхны өнгөт киног хийж байгаа Монгол улсын. Тэгээ энэ чинь Германд нээлттэй хийдэг те Монголд нээлттэй хийдэг. Энэ том төслийн зохиол нь Сэнгийн Эрдэнэ зохиол. Алтан өргөө гэж. За 1974 онд Говийн нүдэн гэж уран сайхны кино байгаа. 1975 онд Их бүрдийн домог гэж кино. 1982 онд Жаргал даахгүй зовлон. Одоо түрүүний яриад байгаа хүний сэтгэл хамгийн нандин зүйл энгийнээс тэгж хүнийг говдож чадна гэдэг бол яахаарахгүй жаргал даахгүй зовлон шүү дээ. Тэ? Бид нар энэ киног үзэж мэднэ. За дээрэс нь 1989 оны Сэрүүн дугны мөхөл. Энэ киноны найруулагч нь гэхэд чинь л Дамчаага шүү дээ. Дамчаага гэхэд л ерөөсөө Сэнгийн Эрдэнэ угаас маш их зүйлийг сурдаг, маш их зүйлийг сонсож байгаа. Тэгээ багшаа гэж хүндэлдэг. Эрдэнэ багштай Эрдэнэ бааваа гэдэг. Багшаа гэж хүндэлдэг. Тэгэхээр Дамчаага чинь өнөөдрийн кино урлагийнхны хувьд хэн бэлээ? Тэгээд яг одоо нөгөө Монгол улсын гавьж жүжигчин болсон байгаа Одон чимэг те маш залуугаараа байдаг. Тэр үед яг Сэрүүн дугны мөхөл гэдэг киноны дүр дээр гүйж явахад Сэнгийн Эрдэнэ Дамчаага хоёр яг энэ Сэрүүн дугны мөхөл гэдэг зохиолыг бичиж Дамчаагаа найруулж байгаа шүү дээ те. Тэгээд би энэ кинон дээр энэ хүүхдийг сонгоод байгаа ингээд одоо Одон чимэггүй харуулсан байдаг үл. Тэгээд Сэнгийн Эрдэнэ чинь хэлж байгаа шүү дээ. Тэгээд яагаад энэ Сэрүүн дугна гэж байна? Өөрөө Сэрүүн галтай хүн байхгүй юу? Тэгээд тэнд нь байсан би нэг дуган гэж яриадсан биз те. Тэрнийг яг хийхэд тулд Сэрүүн дугны яг тухайн үеийн мөхлийг хийж байгаа. Тэгээд яг нөгөө бурайд цум маань яасан бэ ийсэн бэ гэдгийг энэ кинон дээр тусгаж өгдөг. Ийм л утга учиртай даацтай цаагаараа ийм бүтээлүүд юм шүү юм. Тэгээд араас нь 1990 онд Мөнх тэнгэрийн хүчин дор зохиолч шүү дээ энэ киноны. Мэдээ зохиолыг бол Дармын Батбаяр болон Маамгоо хамт бичсэн байдаг те. За тэгээ 1993 онд Монголын 3 өдөр гэх мэтчлэн кинонуудаас нь дутахт ийм байна. За тэгээ түрүүний ярьжсэнээр сая Сэрүүн дугна гэд гарлаа. Одоо би тэр Сэрүүн дугна гэдэг дээр яасан гэдгийг дахиад ярьж байгаа гэдэг. Сэрүүн галтай гэдэг энэ нутагт байгаа. Одоо ингээл нэг сумаас гэхэд чинь 2 3 хаанд эрэгтэй хүний нүлтэйгээд бусдынгийн хятсан гэж байгаа тийм. Бусдынгийн алсан, цөлсөн юу гэдэг ингэсэн. Хэлмэгдүүлсэн шүү юм. Тэгээд ихэд яг тэнд аавуудаа алдсан 4 эрэгтэй хүүхэд байгаа байхгүй. Нас ойролцоо дэрсгэн. Тэрнийх нь нэг нь манай нэг нь хар сэнгийн хүү Эрдэнэ байгаад идэг. Дахиад ааваа алдсан, өнчирж үлдсэн юм 3 эрэгтэй хүүхэд байгаа. Энэ 4 одоо яг энэ Сэрүүн дугныг сэргээдэг байхгүй. Энэ өөрсдийнх нь амьдралын гүйцэлдүүлэх ёстой нэг зүйл юм шиг. Энэ дөрвөлөө нийлж хагаад яг энтэй Сэрүүн дугна эргүүл сэргээдэг. За энэ их юу гэхээр одоо мэдээж төрийн шагналд ардын уран зохиолч гэж хэлнэ те. Төрийн шагналд ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ, Хөдөлмөрийн Баатар төрийн шагналд ардын жүжигчин, зууны манлаа дуурийн дуучин пүрвд орж байгаа. Нөгөө дүрийн чинь нэг нь багхгүй. За тэгээд нэрт орчуулагч Цэвэн гой. Энэ 4 хүүхдийн нэг нь. Гавьяат багш Гүрд орж байгаа. Энэ 4 хүүхдийн нэг. За ингээд Сэнгийн Эрдэнэ, пүрвд орж, Цэвэн, Гүрд орж гэсэн энэ 4 хүүхэд яг тэр Сэрүүн галтай 4 өнчиж үлдсэн 4 хүүхэд багхгүй. Тэгээ энэ 4 нийлээд одоо нөгөө 1937 онд хэлмэгдсэн аавуудынхаа дурсгал зориулаад Сэрүүн галтай Сэрүүн дугнаа дахин сэргээн босгодог. Тэгээд Эрдэнэ бааваа бол энэ насныхаа хийх ёстой нэгэн ажлынхаа ард гарсан гэдэг байхгүй энэ дөрөв. Хамаагийн марцаачлаа. Энэ амьдрал нэг юм утга учиртай амьдрал гэдэг юм уу? Эсвэл нэг тийм тэ нэг юм байгаа үз. За тэгсэн чинь бүр гайхалтай нэг зүйлийг хэлье. Одоо манайхан яг ингэсийгээд өнгөрөнгүүд л үүнээс цааш Сэнгийн Эрдэнэ талаар мэдмээр байгаа зүйлээ судлаад тэр бүтээл өнөдрийн юмуд нь уншаад ингээд үзээрэй. Америк нэгдсэн улсын Конгрессийн намын сан гэж байгаа. За энэ бол анх одоо нөгөө нэг засгийн газар мазартаа ч юм уу те хэрэгцээтэй мэдээлэл тийм бүрдүүлдэг ч юм уу нэг материал зөвлөлдөг ч юм уу иймэрхүү сэдвүүтэй байгуулагдж байгаад сүүлдээ юу болж байгаа вэ гэхээр эн чинь бүр дэлхийн соёлын өвийг баг хамгаалдаг. Түүх зохиол, баримт, ном юу гэдгийг бичиг хэрэгсэл тэнд чин одоо тэдэн оны тэдэн сарын тэдэн бичигдсэн ийм зохиол гэдээ харахад тэр зохиолыг нээгээд үзэнгууд тэр зохиолчийн ур чадвар хийц те бичлэлтийн арга гэдэг юу гэдгийг тэр бүх юм шингэсэн байгаа шүү дээ. Тэрнээс нь хөөн судлаад тухайн үеийн тэр улсын нийгэм ямар байсан, ур чадвар боловсрол ямар байсан бэ хүртэл шүүж болохоос ийм том соёлын өвийн ийм одоо хамгаалт гэдэг юм уу бүртгэл гэдэг юм уу Конгрессийн намын сан гэдэг чинь ийм зүйл шүү дээ. Бид нар олон ч Холливуудын кинон дээрээс те Конгрессийн намын сангаас ороод нууц мэдээлэл нэ гэдэг ч юм уу ийм одоо байгууллага гэдэг ийм газар байдаг.
Тэгвэл 2025 оны 6 дугаар сард нэгэн үйл явдал болсон. Энэ үйл явдал нь Монгол улсын ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч Сингийн Эрдэнийн бүтээлүүд бүгд Америк нэгдсэн улсын Конгрессийн номын санд албан ёсоор бүртгэгдэж дэлхийн нийтэд нээлттэй түүхийн архив болон хадгалагдахаар болсон байна. За энэ үйл явдал Монголын уран зохиолын үнэт өвийг дэлхийн уншигчдад хүргэх. Дэлхийн уншигчдад хүргэх. Дээрээс нь монгол хэл, монгол соёлыг олон улсын тавцанд туршлах чухал алхам болж байгааг эрдэмтэн судлаачид бүгд дуу нийтэйгээр онцолж байгаа. Америк нэгдсэн улсын Конгрессийн номын санд дэлхийн хамгийн том номын сан бөгөөд 470 гаруй хэл дээрх ном материал хадгалагддаг. 470 гаруй хэл дээрх. Тэдний нэг нь манай монгол хэл. Тэнд нэг хэзээ ч устдахгүй гэсэн үг л дээ. Тэнд хадгалагдж байгаа юмнууд. Ямар ч байдлаар энэ дижитал ч юм уу, цаасан ч юм уу тэр бүх байдлаар маш өндөр хамгаалтын дунд тэр чинь ингээ хадгалагдаж байна гэсэн үг байхгүй. Тий. Давхар ингэдэм байх. Одоо дэлхийн судлаач нар эрдэмтэд те одоо хамгийн сайн материал үнэн бодитоор хаана байна гэх юм бол ийш очно. Эндээс очингуудлаа тэр дэлхийн судлаач нар чинь одоо эрдэмтэд чинь Монголын талаар ямар нэгэн ажил хийж байгаа бол Монголын талаар ямар нэгэн судалгаа явуулж байгаа бол энд монгол хүний бичсэн гэдэг юм уран зохиол гэдэг юм уу те тийм үнэтэй холбоотой юм байна уу гаргаад ирэхэд яг тэр нь гарч ирнэ гэсэн. Тэгэхээр Сингийн Эрдэнэгон бичсэн тэр одоо зохиолууд тэр одоо уран бүтээлүүд туужууд те өгүүлэг юу гэдгийг тэр болгоноос хараад Монгол 20 дугаар зуунд ямар байсан бэ гэдгийг тэр хүмүүс эндээс мэдчихэв гэсэн үг. Дэлхийн судлаач нар мэдчихэв гэсэн үг тий. Гэх мэтчлэн. Ястаа ямар гоё мэдээ вэ тий. Сайхан юм биш тий. Саяхан 6 сард байхгүй. Тэгээд энэ бас Америкийн Конгрессийн номын сангийн одоо юу гэдэг вүлээ дорны юу гэдэг вүлээ тэр хилцсийнх нь одоо ажилтнаар манай Мегмарын саруул эрдэнэгаа байдаг шүү дээ тий. Тэгээ Мегмарын саруул эрдэнэгаа тэр бүтэн ярилцлага өгсөн байл. Энд ингэж хадгална гэдэг бол бүр хэрэг аргийн зүйл биш ээ. Ялангуяа Конгрессийн номын сан ерөөсөө сүүлийн үед ерөөсөө ном гэдэг юм уу тий. Ийм уран зохиолын бүтээл гэдэг ч юм ийм ахаа болцсон байгаа. Тэгсээс энэ үед энэ хүний бүтээлийг бүр зайлшгүй авах юм байна гэдээ авсан шүү гэж хэлж байгаа. За тэгээд Америк нэгдсэн улс суугаа Монгол улсын элчин сайдын яамаар дамжуулаад ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч Сингийн Эрдэнэний бүтээлүүдийг Америк нэгдсэн улсын Конгрессийн номын сангийн номын санч Монгол номын мэрэгжилтэн хэл шинжлэлийн ухааны доктор Мегмарын саруул эрдэнэт гардуулан өгсөн. Яг үлээлгүй өгсөн. За дээрэс нь Монгол хэл дээрх ховор орчин үеийн ном бүтээлүүдийн тус номын сан Азийн уншлагын танхимд байршуулдаг бөгөөд энэ нь Монголын соёл, түүх, уран зохиолыг судлах гадаад эрдэмтэн судлаачид үнэт их сурвалж нь болж өгч байгаа. За төрийн соёлхолд ардын уран зохиол Сингийн Эрдэнэ бол зөвхөн зохиолч биш. Монгол хэл, монгол сэтгэлгээний өвийг хамгаалагч юм. Дээрээс нь монгол хүний мөн чанарын илэрхийлэл байж чадсан ийм хүн. Одоо тэр бид нар нөгөө жаргал даахгүй зовлон энэ төр гэдэг кино байгаа тий. Нөгөө талдаа ингэж байгаа боловч эсрэг талд нь байгаа тэр эмхтэн дүр бол ерөөсөө яг тэр монгол хүний яг тэр мөн чанар гэдэг шүү. Ингэж зохиол дээрээ тэр монгол хүний мөн чанарыг шингээж өгдөг. Багхгүй юу ер нь бол. Тий, ямар нэгэн үдэл суртлын нөлөө орчоогүй тийм бүтээлүүдийн тас хадгалагдаж байгаа л да. Тэгэхээр тэр болгоныг ингээд алгасаад гэдэг юм уу те тойроод гэхдээ хинт ч сатаа болохгүйгээр хинт ч гэдэг хинт шүү те. Тэгээ тэр болгоныг яг монгол хүнийгээ бүтээж чадж байгаа гэдэг чинь өөрөө бүр маш гайхамшигтай байна. Дахиад давсан ухааны дэмсдэг хөө басна тий. Тэгээ Сингийн Эрдэнэ энэ зан базар, өвгөн шувуу, хойд насандаа учран зэрэг олон бүтээлээр монгол хүний сэтгэлгээ, нийгмийн амьдралыг гүн гүнзгий тусгасан ийм зохиолч онцгойдог бүр. Хойд насандаа учран. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Бүр энийг уншаад бүр энийг уншиж үзэх хэрэгтэй юм байна бүр үнэхээр. За тэгээ бидний өмнө одоо би нэвтрүүлгийнхаа эхэнд хар сангийнх 4 хүүхэдтэй байж байгаа охиныг нь хамгийн бага дүүтэй нь айл дөрвүүлж байгаа шүү дээ. Тэгээд 2 хүн үлдээд ингээд цаашдаа ингээд амьдаад байгаа явсных нь нэг нь манай Сингийн Эрдэнэ гоо шүү дээ. Тэр 2 хүн хайцсан бэ. За. Айл дүрслэгдээд явсан одоо тэр 2 хүн хожмоо улс орондоо ямар хэрэгтэй хүмүүс болсон бэ гэдгийг хэлье. Аавыг нь буруутан гээд энэ зон олны маань те урвагч эсэргүү Японы тагнуул яаж хідэн мянгаар нь аав ээж нарыг хядчихлаа те. Тэгэхэд тэдний үр хүүхдүүд ус сануул санахаар штэ. Зүгээр л ер нь бодоход те миний аавыг эдгээр ингэсэн шүү гэж бодоод бодохоор штэ. Гэтэл энэ хүүхдүүд хэн болсон байна гэдгийг одоо хараарай. За нөгөө хамгийн баг дүүгээдсэн нөгөө хүнд өргүүлсэн Бадамжав гэдэг дүү байгаа штэ те. Тэр хүн чинь болохоор хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономын ангийн анхны төгсөгч нарын нэг юм байна. За тэгээд Атрын анх дахь аяны хүрээнд Дорнод аймагт Хэрлэнгийн сангийн аж ахуйд агрономчоор ажиллаж исэн юм байна. Тэрхүү. Тэгэж явж байгаад Атрын анх дахь нарын нэг болж чадсан. Тэгээ Бадамжав нь одоо сангийн аж ахуйн ерөнхий агрономч болтоо тэнд дэвссэн байна. Агрономч. Агрономчоос дэвсэж хагаад Монгол улсын ерөнхий агрономч болсон энэ хүү. Тэгээд бүр газар тариалан хариуцсан орлогч сайд хүртэл албыг хасч явсан. Нөгөө нэг жоохон одоо аавыг алдсан
баг дүүн. За нөгөө их чинь гэдэг гадна жид гэж энэ хүн маань яасан гэхэлэр Бэндэр сумын дунд сургуулийг төгсөөд за 1947 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуульд хуваалгадсан ирсэн баг. Тэгээ 1950 онд хим биологи ангийг төгссөн. За 56 оноос 62 он хүртэл Москва улсын багшийн дээд сургууль суралцж төгсөөд тэнд орос хэл утга зохиолын ангийг төгссөн баг. За эргэж ирээд 1962 оноос улсын багшийн дээд сургуулийн орос хэлний багш тэгээд декан тэнхмийн эрхлэгчээр ажиллаж хагаад 1971 оны 8 дугаар сарын 1-ээс намын төв хорооны нарийн бичгийн даргын шийдвэрээр ардын боловсролын яамд орлогч сайдаар ажилласан. Хоёулаа сайд болж байгаа. Тий. 1975 оны 2 сарын 1-ээс ахуулаад сургууль хүмүүжлэх ухааны хүрээлэнд орлогч захиалаар ажилласан байдаг. Зүгээр энэ хүний хамгийн наад захын хийсэн ажил нь юу гэж бид нар одоо 20 дугаар зууны одоо аав ээж нар маань эмээ өвөө нар илүү сайн мэдэх бах. Тэгээд бид нар ч гэсэн нэг зах цухаас нь жоохон хүртэл өнгөрсөн сурах бичигт орж ирсэн буюу Радуга. Энэ хүний бүтээл. Энэ хүн хийж бид нар төгссөн. Тийм. Тэр Радугагаас одоо хичнээн залуучууд хичнээн монгол хүн тэр хэлийг сураад тэр боловсрол эзэмшээд идэг юм уу тэндээс мэдээлэл сувлуулж чадсан бол бүр сүүл хүртэл үздэг байсан шүү дээ Радуга. Ийм хүүхдүүд юм байна. Хар сэнгийн хүүхдүүд гэж. За төгсгөлд нь бол хоёр хамтран эхлэж ярив. Хүй юу гэж марцсан явчихна. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрий Morton Residence event итгэж байгаа. За тэднийх ашиглалтанд 100% орсон бэлэн байруудаа санал болгож байгаа. 58-аас 122 м квадрат 2-оос 4 өрөө байрууд байгаа юм байна. За эднийхэн маань хотхондоо ус цэвэршүүлэх нэгдсэн системийг суурилуулсан байгаа. За тактик 100% үнэндээ тооцоогүй энэ нүштэйтэй 20-45 сая төгрөгийн хэмнэлт авчирч байгаа юм билээ шүү. Оо, энийг би нэр очиж үзсэн. За тактан дээр нь би нэг юм хэлээд хийсэн. Ингэдэм байна. Том төслүүд шүү. Мөнгөтэй компаниуд хүртэл орон сууц байх та. Гадна л ингэ явж байгааз. Тэр нь ингэ фасад нь одоо шилэн байд юм уу эсвэл ингэ металл ингэ явж штэ тий. Гой харагдаж байгаа гаднаас. Нөгөө такт ороод штэ тий. Тэгэн гол ингэ шууд ингэ явчихдаг. Тактны дотортгийн хаан маань тэр голын хаан маань зүгээр шавраараа. Ингэдэг. Тэгсэрнээсээ тактаа 100% үнийн дүндээ оролцуулаад зардаг газар байгаа. За тэр хуулийнхаа дагуу нэг 30% 70% ч үнээр зардаг газар байгаа. Гэтэл морти резиденсийн такт нь ингээд металл фасад явж байгаа тийм. Металл фасад явснаа тэр шилэн одоо юун дотор нь орсон байсан ч хамаагүй бүх ханыг ингээд бүгднийг яг тэр металлаараа гүйцэтгсэн. Тэрийг ингээд зөвхөн тэрийг л ингээд шавраар хийгээд ингээд өгчих юм бол өөрсөнд нь хичнээн төгрөгийн үлээ бүр хичнээн маш их мөнгө шүү. Тийм хэмнэлт гарах гад идэг. Гэхдээ үгүй яагаад бид нар ингэх ёстой юм бэ? Энэ хүмүүст өгүүл өгсөн шиг өгье л дээ. Хийдгэрээ хий. Тэгээд дээрэс нь тагтаа нэг ч төгрөгөнд орол тооцдоггүй шүү дээ, тий. 100% үнэгүй гэж байгаа. 100% үнэгүй өгдөг. Тэгээд тэр нь 45 сая төгрөг хүртэл хэмнэлт гэж байгаа. Тий, нэг айлтаа өгч. Тэгэхээр чи наа чи 200, 300, 400 айл дээр хідэн төгрөг гэсэн. За эдний бас нэг гоё юм нь юу гарахтаа шууд нэг хэмнэлт явсараа гарчих юм бэл. Ийс тийш шатаар бүгсэж уруудах юм байхгүй. Тэр чинь тэрэгцэртэй хүмүүст тэр хүүхдээ төрж байгаа хүмүүст амар хэрэг болдог байхгүй. Шатаар буугаад байхгүй тийм. Нэг бэлддэг штэ. Хүүхдээ өргөөл ингээд тэргээ өргөцсөн явж яадаг штэ. Ээжүүд ялангуяа тэр айгүй хэцүү. За маш их зогсоолтой 375 айлт 430 авц зогсоолт төлөвлөсөн байж байгаа. За би дараагийн дугаар дээр нэмж гоё юм ярьж гэнэ зогсоол дээр. Энэ удаа зөв тактикал өнгөрөе би за. За юу яах юм бэ? Хүүхдийн тоглоомын талбар нь бас юм компани гэдэг Дайн улсын алдартай брэнд байж байгаа. За зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн чанх байна. Өдний хотхон байгаа шүү дээ. Яг хажууд нь загварын байр нь байж байгаа. Тэнд очиод ямар одоо барилгын материал юу ашигласан, байрныхын цогон байгуулалт ямар юм бүгдийг одоо хараад үзчих боломжтой байлээ. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 76 тэг 67 дагавар хацаараа холбогдох боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. Ингэж шүү. Хотхондоо дээж өргөх талбайтай гэж. Дээж өргөх талбай тий. Яасан гоё юм бэ. За ингээд хар сэнгийн сэнгийн гэж нэрлэдэг байгаа. Сэнгийн Эрдэнэ гэдэг энэ хүн маань бол сүүлдээ бол мэдээж энэ хийсэн бүтээснээрээ дагуулснараа олон хүүхдүүдийг залуучуудыг бас хөлийн дөрөөнд гарын ганц нь хүргэснээрээ тэгээд энэ алдартай бүтээлүүд энэ олон кино зохиол энэ төрөйгээд энэ хүний чинь хийсэн бүтээсэн нь өөрийг нь хүндлэхээс үр аргагүй. Сүүлдээ тэгээд ерөөсөө энэ хүнийг Эрдэнэ Баавай л гэдэг болсон. Эрдэнэ Баавай л гэдэг болсон. Эрдэнэ Бааваа маань түрүүний хэлжсэнээр нөгөө Утгийнхаа эмэгтэйдээ суусан шүү дээ, тий. Цэрэн диждэг байгаа эмэгтэйтэй. Энэ хүнтэйгээ гэр бүл болоод нийтдээ 5 хүүхэдтэй болсон байдаг. За тэгээд 5 хүүхэдтэй болсон. Тэгээд нэг хүүхдээ баг багт нь алдсан юм байна. Тэгээд нэг хүүгээ эхнэрийнхээ садангийн өвчлүүлж тэгээд 3-ыг нь хүн болгосон гэж өөрийнхөө энэ халахын заяад харгуумна гэдэг номонд бичсэн байдаг. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг дээр бид өхөн Сэрүүн галтай сэнгийн Эрдэнэ
гэж энэ хүний талаар. Энэ хүн бол хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч. Сэтгэл зүйн өгүүллийн гарамгаа мастер. Хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ нэн чадамгаа задлан шинжиж, уран үгээр дүр бүтээхтэй нээлт хийж чадсан уран бүтээлч маа. За энэ хүн бол 2000 онд Бурхны орондоо оцсон байдаг юм байна. За ийм эрхмийн талаар цухсгаан өгүүлэхэд л одоо ийм байна да. 10 жил байхдаа номын уншиж л байсан л та. Гэтэ одоо яг нэг түүхийн сонсоод түүний ингээ гарал угсааг ингээд мэдээд эхлэхээр тэр номыг уншихад бас шал өөр юм мэдрэх болов гэж бодогдлоо. Тийм, дахиад харахад. Одоо тэр нөгөө сэрүүн дугуйны мөхөл гэдэг гараад кино минь уу те эдрийг үзэхэд. За би дээрэс нь одоо манай нөгөө хулан бит 2 гэдэг зохиолоос ч юм бол одоо хүртэл тайзнар хийж байгаа бүх жүжигийн ерөнхий араан зохиол баг тэр шүү дээ те. Хулан бит 2. Тэгээ цамп гээл те. За би тэгээ төгсгөлд нь нэг ийм юм ярих гэсэн. Би нөгөө ингэсэн байхгүй юу? Би чинь ихээс гурлаа. Би айлын том. Яг доотлолт маань одоо эмхтэй охин дүү байдаг. Тэгээ хамгийн бага эрэхтэй дүү маань эрэхтэй байхгүй. Тэгээ манай охин дүү болохоор одоо надаас 3 дүү. Тэгээд Япон хэлний сургууль төгсөөд тэгээд Японд одоо 4 жил 5 дахь жилдээ амьдарч байгаа. Тэгээд тэнд амьдарч байхдаа анх бол эндээс явахдаа ямар нэгэн тийм найз залуу молоо гэдэг тийм юм байгаагүй. Тэгээ одоо Японд очиод сүүлийн хэсэг хугацаанд ээж аав надад хэлэхгүй л байгаа. Тэгдэж жагаад нэг хэллээ цагаан сараар. Дүүн нэг одоо хүүтэй уулзаад байгаа юм шиг байлээ. Тэгээд тэрнийхэн талаар ингээд чамтаа нэг видео кол хийгээд яриулвал яах вэ? Надаас асууж байхгүй аав ээж. Тэгээд ярихад хоёртоо яриад болсон юм уу болсон. Тэгээд надаас асуугаад яах вэ энэ хоорондоо болж үтчихээвэл гээд. Тэгээд цагаан сараар би нэг ярьдгийн. Тэгсэн чинь нэг хүү байна. Нэг залуу байгаа байхгүй. Тэгээд бидтэй хоорондоо ярьчаад за тэгээд нэг нэгэндээ гоё дулаахан ойрхон хань уулж нэг нэгнийгаа түшиж яваараа. Тэгээд ирээд их орондоо ирэхлээр чинь мэдээж сайхан гэр бүл чинь те аль алгалынхан гэр бүл чинь байгаа шүү гэдэг ингээд нэг удаа яриад өнгөрсөн. Тэгээ байж итэл өнөө хоёр маань юу Монголд ирэхээр боллоо. Тэгээ Монголд ирлээ. Тэгээ цагаан сараар ирсэн. За тэгээд яг нүүр хараад танилцаад авлаа. Тэр хооронд төрсэн ах мах нь ирж байгаа байхгүй надтай ингээл танилцаад манай гэр бүлтэй танилцаад ингээл үзсэн. Тэгээ хоёр маань ирсэн. Нөгөөх маань ч их зөв хүү юм те. Нүдэн дулаах юм хүү юм. Тэгээ охин дүүгөө өгнө гэдэг чинь бас эвгүй юм байлаа шүү. Тэгсэн чинь бэр гуйхаар ирсэн юм аа гэд. Тэгээ хоёр Японоос ирж байгаа. Тэгээд аав ээж нь ах дүүс нь хамаатан садан ирсэн. Тэгээ тэр айл нь болохоор Дорнод аймгийн Баяндунгийн айл. Боройд зам байсан. Тэгэл тэр нөгөө нэг бэр гуйх гэдэг ихтэй манай талаас бол ямарч чадхаараа л те охины тал учраас ингээд ширээ мэрэг засаал ингээд байж байгаа. Хаалга онгоогоо орж ирсэн. Яг 10 хэдүүлээ. Яг боройд хувцастайгаа тэр хувцастайгаа бүгд орж ирэл суугаал. Хамгийн ахмад настай эмэгтэй л юм ярьж байгаа бид нартай. За тэгээд ийм очир байдалтай инглээ тэглээгээд бэрээ гуугаад за ингээд тэр ёс бол болдгоор болоод өнгөрсөн. Тэгж жагаад бид нар энэ сайхан охиныгоо те энэ гэр бүл дотроо дагин мэд авч явах болно бид нар. Ингээд одоо ард түмний маань боройд зомны маань хайртай одоо юм сайхан дуу болох Дангина гэдэг дуугаа дуулъя гэл тэр их ахмад настай эмэгтэй эхлээл араас нь бүгд төрөөл дуулах зүгээр тэнд бол нулимс уусдаг юм бэл. Тэгээ би бүр зорин бодсооргаад одоо энэ хүүхд түүхийн те боройд зомны маань яасныг би мэдж байгаа учраас тэгээд энэ зун хамаатан садан ах дүү нартайгаа би ч нөгөө нэг юм ганцаараа гэр дотор биш байхгүй би. Ээжийнхаа тал, аавынхаа тал, тэгээд эхнэрийнхээ тал, эхнэрийн хадам тал, эхнэрийн хадамын худуу тал мал гэ би бүгднгийн гэр бүлээж боддог. Бүгднгийн ингээл хамаал аль болох эргэн тойрондоо байгаа. Тэрний маань дүү яаж нээж ийн гэл явдаг. Ингээд манайхан нийтдээ бүр хидчнэн гэр бүлийн нийлээд би үзмээр байна гэсэн хагаад энэ зун Хинтийн аймгийн Дадал руу бүр хамаатан садан гэр бүлээр очсон. Тэгээд очиод явн явтлаа эндээс явхдаа би бүр яг бүх дуу хөгжим хүүхдүүхтэй бүх юмыг ингэж хөгөлж явж жагаад очиод тэр голын ирэг дээр бүгдээрээ яг энэ түүх мөгийг би хамаатан садан бүх юмдаа ярьж өгч жагаад тэгэл зүгээр яг тэр боройд зооныхоо яг тэр туулж явсан хэцүү үеийнхэн дуу хөгжмийг тавиал тэгэл ингээл модыг нь хараад усыг нь усч хараад сухт гэл өөрийн ирэхгүй нулимс гож л идэв билээ. Хайрламар юм билээ. За баярлалаа гэнэ шаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань ургил өвд хамтдаа ургил худалдааны төв болон чанартай амьдрын өрөөтэй FS Construction Morton Residence event тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгний од мөндөр радиогоор хүрлээ. За гэнэ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа. 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.